Од мөндөр сугаас та бүхнийхээ амраг гэрээ мэдчилж байна. Бидний мэдхгүй дэлхийн нэвтрүүлэг хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг NTV Од мөндөр радио 107 83.3 гэсэн ост толгооноор та бүхэндээ хүрч байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House хотгон болон Ханай Томооны үед илэрх шинж тэмдгийг богино хугацаанд намдаах Тэрфло хамтран ажиллаж байна. За өнөөдрийн сэдв ганцаард л яагаад газар аваад байна вэ? Гэдэг сэдвийн дагуу ярилцсанаа. Студид хөтлөгч Зандаа Урноо хоёр ажиллаж байна. Өдрийн мэдрэг. За өдрийн дурна. За тэгэхээр бидний мэдгүй дэлхий гэдэг элдв юм ярьдаг гэсэн бид баг мэдсэн зүйл ярьдаг гэтэл яг үндэ бид өөрсдөө л хамгийн муу мэддэг. Бидний мэдгүй дэлхий маань бид өөрсдөө л болоод байна ярина. Тэгэхээр нэвтрүүлгийн сэдвээс хамаарат яг танин мэдгүй эсвэл одоо тарих судлал, сэтгэл судлал гэхээсээ илүүтэйгэр тийм нэг эргэцүүллийн хэмээгээр энэ нэвтрүүлгийг бэлдсэнийг үзэгч сонсогчдоо юуны төрөнд хэлхэн зүйтэй. Учир нь гэвэл яг тэртлийн мэргэжлэн биш шүү дээ. За баг багт бид хувийн хаусыг барууны кинон дээрээс л хардаг байлаа. Халтар царайд дээр л хувийн хаус гаднаа усан сантай тэгээд нэг юм утасгүй утас гар утас барьсан явж байгааг хараад гайхдаг байлаа шүү дээ. Өглөөний цайнд хамтад гахаамах шарсан өндөг сэр чанамалтай шарсан талах идэл жүржин шүү суугаад ажилдаа ганган машинаар явж үдийн хоолндоо стейк идэл тэ. Ажлаа тараад усан бассейндаас илээд пив дар суун. Тэгэхэд яг тэр үед бид ийм кино үзэж байхад үүнтэй харьцуулахад бид чинь өглөө хар цайтай борцог эсвэл хонсон хоолой халааж идэд гардаг. За сургууль руугаа үүрийн одоо нэг харанхуугаар өвлийн үдэнд алхаад халаасны мөнгө гэдэг ойлголж байхгүй хичээл тартал бүр юу ч идэхгүй үржлүүлээд тэр датлахтаа бол бүр тэр чигээрээ өсөглөн чигээрээ давтламтаа суудаг байлаа. Бидний өөрсдийн амьдрал зургатаар үздэг барууны киноны амьдрал хоёр ийм л эрсдэлээс ялгаатай байсан. Гэтэл тэр нэг барууны амьдрал тийм баян тансаг гэж бодтол тийм байдал яагаад тэд ганцаардал сэтгэл готрал айц төгшүр гих мэтийн ойлгомжгүй өвчин тоочоол тэрнийг сэтгэл зүйч гэдэг нэг хүнд их л хүнд зовлон мэтээр ярьж ингээл харагдаад бид нар гайхдаг байлаа шүү дээ. Бид ч өөрсдөө тийм мэддгүй байсан учраас тийм ийм хангалуун тансаг амьдарч байж юундаа зовдөг вэ наа л гэж гайхдаг байл. Гэтэл улс нийгэм хөгжинэ гэдэг нь хүн аж аргалтай болно гэсэн үг яг биш юм байна. Хараахан биш юм. Мэдээж эн чинь нэмэр бол. Тэгэхээр энэ удаагийн дугаараар бид өндөр хөгжтэй орнуудад хүмүүс нь яагаад нэг л дүнсгэр харилцаанд харцсандаа ингээд гунигтай ганцаард нь болсон тухай ярилцгаая. За сүүлийн жилүүдэд бол өөртөө л найд өөрийгөө бүрэн ханга хинээс ч бүү хамаар гэсэн үгс баг амьдрах ухааны алтан дүрм мэт давтагдсан. Хүчрхэг эмхтэй бай энэ төр гэл. Үгүй зөвхөн эмхтэй ч ирчүүдийг ч гэсэн юм тэр хүн өөрийнхөө бүх хэрэгцээг өөрөө зохицуулж чаддаг. Сэтгэлээ ч гэсэн өөрөө аваа явцдаг. Амьдралаа ч гэсэн өөрөө бие дааж дийлдэг байхыг төгс төлөвшлийн шинж мэд ойлгох хандлага түгээмэл болчлаа. Гэвч би л хувьдаа энэ санаанд тийм таатай хандахгүй. Хүн бүхнийг өөрөө чаддаг болох тусмаа л дотроо улам хоосорч хэнийг ч хэрэггүй болохын хэрээр эцэст нь өөрөө ч гэсэн хинч хэрэггүй болох мэт тэг санагдах тэр нам гүм орон зай руу айжмар гулсан орж байгаа юм шиг л одоо санагдаад байна. Жишээ нь би бүхнийг өөрөө чаддаг болохыг хүсдэг. Жишээ нь манай од мөндөрт яг ийм олон гайхамшигтай хүмүүс. Учир нь би уран зураг аминаас илүү ярьж чадахгүй. Физикийг би бэлгүүнээс шинжлэх ухааны хасаагаас илүү ярьж чадахгүй шүү дээ. Тэнгүүд ганцаараа л бүгдийг ярьж чадах юм шиг бодоол явах хэрэггүй байхгүй. Чадахчгүй. Харин ч эсэргээр чадахгүйхээ дутуугийнхаа хин нэг хэрэгтэй болгодог тэр орон зайг бүрэн алга болохыг хүсдэггүй. Учир нь хүн гэдэг зөвхөн өөрийн хүчээр тогтдог амьтан ч биш. Хүн гэдэг заримдаа чадахгүй байж, заримдаа туслуулж, заримдаа бусдад ойлгогдож, заримдаа тэдэндээ түшиглэж байж л хүн хэвээр үлддэг амьт юм байна л д. Хэрвээ одоо би чинь өөрийнхөө бүх ан цавыг бүгэлдсэн, бүх хэрэгцээ ганцаараа хангачихсан, сэтгэлийн бүх хаалгаа дотроос нь ингээд түгжээ сурчвал хэн яг над руу яаж орж ирэх вэ? Тэгэж хинээч тус хэрэггүй, хинээс ч юу ч хүсдэггүй үнтэй би хэрвээ учрах юм бол тэр хүний ертөнцид бас яаж хүрэхээ мэдэхгүй төөрөн штэ. Учир нь харилцаа гэдэг төгс хүмүүсийн хооронд үүсдэг зүйл биш ээ. Харин бие биедээ хэрэгтэй байж чадах тэр хүмүүсийн хооронд л айжмаар тэгж ургадаг зүйл юм. Хинч найдахгүй байх нь аюулгүйж мэднэ. Өвдөхгүй байх нэг аргач байж мэднэ. Сэтгэлийн өвдөлтэй. Гэхдээ аюулгүй байх нь заавал ажралтай байхтай адилхан биш ээ. Заримдаа өөрийгөө хамгаалах гэж хитрхи сайн сурсан хүн сүүлдээ амьдралаас өөрийгөө ч хамгаалаад эхэлдэг. Хинээс ч юм хүсэхгүй байх нь хинээс ч бүр юу ч хүсэхгүй байх нь
гуниглахаас аварч болох ч гэсэн баярлах боломжийг ч бас хамт аваа явчихдаг. Ингэж бодохоор өнөө цагийн бидний ихэд магтдаг тэр нөгөө бие даасан байдал, хинээс ч нөгөө үл хамаарах чадвар, бүхнийг өөрөө зохицуулах дадал гэд энэ болгон маань заримдаа эрх чөлөөний сайхан нэр зүүсэн ганцаардал мэт санагдаад байгаа. Орчин үеийн амьдрал бидэнд хэнийг ч хэрэггүй болгож өгөх мэт болсон юм шиг. Нэг айлд нэг л зүйл байхад хангалттай байсан хэрэглээ өнөөдөр айл бүрт, хүн бүрт, хүн нэг бүрийн өрөөнд тус тустай байх ёстой мэт сурчилдаг болж. Өмнө нь хүмүүс хувааж хэрэглэдэг байсан зүйлсийг одоо тус тусдаа л эзэмших хүсдэг болсон. Амар хурдан хинч төвөг болохгүй, хинтээж тохиролцох шаардлагагүй байх нь дэвшил мэт санагддаг. Гэвч юмсыг хуваалцахгүй болохын хэрээр л бид зөвхөн эд зүйлээ тусгаарлаа зогсохгүй. Амьдралаач бас тусгаарлаад эхэлсэн. Хүнтэй ярилцаж байж л бүтдэг байсан жижигхэн харилцаанууд. Нэгийгээ хүлээж байж бий болдог байсан тэр сайхан ойртолтууд. Чи хэрэгэлчгээ дараа нь би авъя гэж хэлэх зүр ургадаг байсан тэр хүний халуун дулаан уур амьсгал айжмаар амьдралаас алга болоод байна. Эндээс нэг эмзэг асуулт гарч ирж. Бид үнэхээр илүү эрх чөлөөтэй болоод байна уу? Эсвэл зүгээр л бие биедээ хүрхээ болж байна уу? Бид илүү тав тухтай амьдраад байна уу? Эсвэл харилцаа үүсгэх шаардлагатай өчүүхэн төдий тэр юу гэдэг нь те хүлээлт, өчүүхэн төдий уушлалт, өчүүхэн төдий зохицлыг амьдралаасаа арилгасараагаас үлдээ хүнийг өөрийг нь ч багтаахгүйгээр тийм цэвэр, тийм хаалттай орчинд орчгоод байна. Хүн гэдэг бие махбодтой амьтан хэрн зөвхөн хоол, зөвхөн дулаан орон байраар бүтэн болчихдгүй. Хүн ойлгох хэрэгтэй байдаг. Хүлээгддэг байх хэрэгтэй. Хин нэгний өдрийн дотор өөртөө зориулсан тэр хин нэгний тэр өдрийн дотор те өөртөө зориулсан жижигхэн зай байх хэрэгтэй. Хүн ирэхэд хин нэгэн ирвүү гэж боддог байх хэрэгтэй. Дуугүй болоход нь анзаарч, баярлахад нь дагаж баярлаж, шаналж байхад нь үгийг нь төгс ойлгохгүй байсан ч дэрэгд нь үлддэг хин нэгэн эрэхтэй. Энэ хэрэгцээ бол хамгийн гол нь энэ сул доройн шинж биш юм шүү. Энэ бол хүний сэтгэл. Хүний өөрийнх нь тэр сайхан зан чанар. Бусад амьтдад ер нь байдаггүй шүү. Магадгүй бидний хамгийн том энэ төрөл бол хамаарал гэдгийг сул тал гэж ойлгож эхэлсэн явдал байж магадгүй. Үнэн дээр хайр, нөхөрлөл, итгэлцэл, хамтын амьдрал гэдэг бүгд хамаарлын өөр зүгээр л нэрсүүд юм. Хамаарал гэдэг заавал боолчлол биш. Зөв хүндээ, зөв хэмжээндээ бол хамаарал гэдэг бол бүр амьдралын утга учир болдог. Хин нэгэнд хэрэгтэй байх, хин нэг хэрэгтэй гэж мэдрэх хоёрын дунд хүний амьдралын хамгийн зөөлхөн сайхан гэрэл асдаг. Ингээ ботход хүн амьдралаа ганцаараа авч чаддаг болох нь бахархмаар зүйл байж мэднэ. Гэхдээ хүн чанарын хамгийн гүн үнэн бодол бол заримдаа бие биедээ түшиг болж, бие биенийхэн дутууг нөхөж, бие биенийхэн амьдралд орон зайзалж чаддагт л оршиж. Хүн гэдэг төгс бие даасан оршуу биш. Хүн гэдэг бол холбоо юм. Хүн гэдэг чинь харилцаа юм. Хүн гэдэг өөр хэн нэгний сэтгэлд нь ямар нэгэн орон зай байр эзэлж байж сая нэг бүрэн бүтэн болдог юм тийм. Үүнийг хэдүүлээ ойлгочвол маш их зүйлийг ер нь ойлгох гэдэг юм л да бас. За ганцаардл ад жаргалгүй байдлын тухайд явуулсан судалгаанууд арга барил асуух асуулт зэрэгээрээ өөр хоорондоо ялгаатай учраас нэгдсэн дүр зураг саяхныг бол ер нь гардаг байсан. Харин 2022 онд 4 жилийн өмнө эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагаас энэ төрлийн бүх судалгааг нэгтгэж хагаад яг нэг ерөнхий дүр зураг гаргаж утсан. Энэ дүнэлтээс үзэх юм бол хүнд хэлбэрийн ганцаардал буюу сүүлийн 1 сарын турш ихэнхдээ эсвэл цаг ямагт ганцаардсан гэж хариулах хүний тоо 10 орчим хувь байсан. 10 хүн тутмын нэг нь. Харин хөнгөн хэлбэрийн ганцаардалтай буюу сүүлийн 1 сарын хугацаанд ядаж 1 удаа ганцаардсан мэдрэмж авсан гэж хариулсан хүний тоо 49% байсан. Тэгэхээр 52 хүн тутмын нэг нь хөнгөн хэлбэрийн ганцаардалтай. Маш өндөр гэсэн үг. Өндөр хөгжилтэй орнуудад хүн хөгжлөөс болж ганцаардаад байгаа юм биш. Харин хитрхи хурдан өөрчлөгдөж байгаа учраас ганцаардах нь их болсон юм байна. Энэ ертөнцийн индивидуализм гэдэг буюу амин хувийн үзэл дэлгэрсэн. Гэр бүлийн бүтцэд бас өөрчлөлт гарчихсан. Хүмүүс ганцаараа амьдрах нь ер нь ихссэн. Ажлын ачаалаас болоод дуртай зүйлдээ ч юм уу эсвэл гэр бүлдээ цаг гаргаж чадахгүй болсон.
өөр хүн хоорондын харилцаа багасны улмаас нийгмийн хамтын үнэт зүйл соворцсон гэдэг энэ олон шалтгаанаас ганцаардлын одоо энэ хачин юм гарч ирээд байгаа юм байна л да. Ганцаардл гэдэг зүйл маш олон шалтгаантай. Одоо чинь би тэгээ сансартаа цаг гаргаж чадахгүй байгаа нь үнэн шүү дээ. Тэгэхээр чинь би ч сансараа бодож ганцаардна, сансарч аавыгаа бодож ганцаардна гэх мэт энэ амар хурцтай нийгэм чинь маш хэцүү байгаад байна л дээ. Ямар ч тач Америк нэгдсэн улсын эмнэлгийн удирдах газрын дарга нь 2023 онд ганцаардл бол бүр тахлын хэмжээнд хүрсэн гэж аль бие ёсоор мэдгдсэн. Тэгэхээр ганцаардл гэхээр Америк улсын хувьд хүүхдүүд нь ирж уулзгаа байсан, холбоо тасарсан асрамжийн газрын ахмад наснууд төсөөлөгч магадгүй шүү. Гэвч яг үнэндээ хамгийн амар ганцаардл өртөөд байгаа нь Z үеийнх юм. 1997-оос 2005 оны хооронд төрсэн залуучууд 75 наснаас дээш насны хүмүүсээс ч илүү ганцаардл өртөг болсон гэж энэ судалгаар гарсан. Япон улс гэхэд л ганцаардлын цар тахалд бүр уламж гүнзгий нэрвэгдсэн. Хүмүүс ганцаараа амьдарч байгаад нас бараад тэрийг нь олон хоног сарын турш хинч мэдгүй тохиолдол байдаг. Энэ бүр Котокуши гэдэг тусдаа нэртэй. 2022 онд бүх насны иргэдийг хамруулсан санал асуулгаар Японы иргэдийн 40% нь ганцаарддаг гэж хариулсан байна. За тэгэхээр цааш ярихаас өмнө бас нэг зүйлийг маш тодорхой хэлэх хэрэгтэй байна. Ганцаардал, зожигрол хоёр өөр ойлголт шүү гэдэг. Зожигрол бол ганцаараа амьдрах, танил цөөтэй байх, нийгмийн оролцоо багтаа байх зэргийг тодорхойлсон тэр хүнийх нь төлөв байдал гэлж зожигрол бол. Харин ганцаардал бол нөгөө хүн ойлгох буюу ойлголцлоор буюу сэтгэлийн ойлголцлоор дутах тэр мэдрэмж эхлээд ганцаардал гэдэг чинь. Өөрөөр хэлбэл хүн харахад зожиг биш. Нийцч мэд харагдж байгаа ч гэсэн хинч тэр хүнийг ойлгохгүй бол тэр ганцаардах. Тэр бол ганцаардал. Яг үнэ. Тий. Ганцаараа байгаад амьдарч байгаа хүнийг ганцаардж байгаа хүн гэж үзэх юм уу? Тий. Эсвэл олон дунд явж байгаа ганцаардсан хүнийг ганцаардсан хүн гэж үзэх юм уу? Ойлгохдохгүй байгаа гэд бас их нарийн л асуудал болох гээд байна л та. Яг үнэ. Эсвэргээр яг байн ганцаар амьдардаг газар дээр ганц сайн найзтай түүнтэйгээс хардаа нэг л удаа уулздаг мөртлөө ганцаардгүй хүн байж болно шүү дээ. Тий. Тийм ч учраас олон улсын судалгаанд энэ ганцаардл зожигрол хоёрыг тусдан заавал авч үздэг. Ганцаараа амьдардаг гэж ярьсан хүнийг ганцаардалтай гэсэн ангилалд оруулдаггүй. Тий. Яг бол тусдаа учраас. За тэгэхээр ганцаардлын түүх хизээс эхэлж вэ гэдэг нэг асуудал. Бас эхэлсэн төвхтэй юм уу? Ямар сонирхолтой. Тий. Хизээ эхэлсэн юм ба? Саяхны хүртэл ганцаардл гэдэг нь нийгмийн эсвэл зан харилцааны асуудал байгаагүй. Ганцаардл гэдэг бол бүр үхэл байсан. Утга нь бүр дээр байсан. Овгийн байгууллагын үеэс ахуулаад дундад зууны төгсгөл хүртэл буюу хүн төрөлхтний түүхийн ер нь бүр 99% нь цаг хугацааны хүн гэж зүйл бий болоод тэрийг одоо нэг цаг гэж үзэх юм бол бүр 99% нь хүн ямар нэгэн отог омог эсвэл халуун бүлд хамаарч явахгүй бол араатай амьтанд дидүүлэх, өсөглөн өвчин зовлонд нэрвэгдэх ч юм уу дайснууд дооцлогдох боолуулах гэх юм тэр зүйл зайшгүйсэн. Ямар нэгэн отог омог гэр бүлд хамрагдахгүй бол. Тийм учраас хувийн өмч, хувийн унтлагын өрөө тэрч байтугай хувийн бодолч байгаагүй гэж одоо нөгөө туйлшран хэлж болох юм. Утга нь туйлшран хэлгээд. Өнөөдөр та өвтгöd хин нэгэн таныг орлохгүй бол урах цаалд нь өвлөөд авахгүй. Жишээ нь Монголын нөхцөлд гэхэд та хэр ойр ганцаар байдаг бол алдсан адуугч нь хинт сургалж өгөхгүй шүү дээ. Тийм болохоор хүний бодол, хүний тэр үйлдэл, үзэл бодлыг бүх зүйл бусдад хамаатай. Мөн тэр хүн өөрөө бас бусдаас хамааралтай амьдарч ирсэн. 99% нь. Материалын зүйлсээр дутаагүй хэрнээ ганцаардах ажралгүй байх нь зөвхөн орчин үед бий болоод байгаа зүйл мөн үг гэвэл яг нэг ер нь мөн л дээ. Гэхдээ зүгээр урд нь байсан үг бол бас байсан шүү. Гэхдээ одооных шиг юм маш түгээмэл байгаагүй. Бүр тэртех 4-р зууны үед жишээ нь Христосын шашны ихэнх үеийн утга зохиолд Акадия гэдэг зүйлийн тухай бичсэн байдаг. Яг нь ер нь одоо чинь Христийн шашныг аваад үзэлд нөгөө энэ шашнтай итгээд байдаг. Нөгөөтгөө түгээч мэрдэг. Нөгөөдүүл чинь ингээд нөгөө хягдан одоо ингээд шахагдаад байдаг. Бараг Христийн шашинтан байсан төлөө цааслах гад байдаг. Тэр Христийн шашин түнж бас ганцаардсан шүү дээ. Ер нь мэдээж дээ. За нэг 4-р зууны үед Христосын шашны ихэнх үеийн утга зохиолд Акадия гэдэг нэг зүйлийн тухай бичсэн байна.
За наа чин сонирхолтой. 1600 жилийн өмнө гэсэн үг тий 1700 жилийн өмнө. Утгачлан орчуулбал дотоод хоосрол сэтгэлийн туйлдал гэсэн утгатай үг. Акеди сэтгэлийн туйлдал. Ялангуяа үдээс хойш хүн нэг л гунигтай дүнсгэр болох эсвэл цаг өнгөрч өгөхгүй байх, залбирал хүртэл утгагүй санагдах, амьдралаа бүхэлд нь хаяад яваад өгмөр санагдах тэр мэдрэмж төрдөг тухай тэр зохиол бичсэн ба. Бүх зүйл ихээхэн шаншинлаг байсан тэр үед үүнийг өдрийн чөтгөр гэж нэрлэдэг байсан мэн. Энэ зүйлийг, энэ мэдрэмжийг. Наа чи ямар гой мэдээллээ. Би яг нөгөө ганцаарч байгаа ч гэсэн тэрийг яг ингэж те барьж аваад нэрлж чаддгүй байсан байх гэж утсан чинь акеди гэдэг нэртэй байжээ. Тэгэхээр энэ нь болохоор зүгээр нэг залхуурлаас ялгаатай шүү. Залхуу хөрөх үед болохоор бид би энийг хиймээргүй байна гэдэг мэдрэмж төрдөг. Зүгээр л залхуу хурж байгаа. Харин акедиад орсон хүн бол энийг хийгээд ямар ч нэмэргүй гэдэг мэдрэмж төрдөг. Хиймээргүй нөгөөд нь хийсэн ч ямар ялгаа авах те гэдэг мэдрэмж хоёр чинь тусдаа те. Залхуурл бол төр зурах байдаг. Харин акеди бол үүрд үргэлжлэх юм шиг санагддаг нөгөө үндэ. Хүн залхуурснаар яг үндэ бол би бол амарч сайхан мэдрэмж төрдөн штэ. Залхуурч хөвтгэр ирнэ. Тийм штэ. Сайхан штэ. Харин акедийн тийм биш. Бүр ирч хүчгүй болсон мэдрэмж байгаа. Бүр ингээд шанална. Я босоод энэ ажлыг хийчих юмсан гэд тэгс мөрчлөж чадахгүй байх. Тэ. Тэгэхээр хоёр тусдаа байгааз. Тиймээс зарим хүн өөрийгөө залхуу хойрог байна гэж тодорхойлох нь андуур шүү. Үнэн эрэхтэй акедид орсон байж магадгүй шүү. Тэрийг ялгаараа те. Энэ нэр томьёог зөв ойлгох чинь өөрийн дараагийн үйл бас хэрэгтэй. Залхуур л бас те ажиргалтайгаар залхуурч болно. Тийм шүү. Акеди гэдэг бол сэтгэлийнхаа тэр одоо хэцүү байдлыг өөрчилж чадахгүй. Тийм өөр зүйл байгаа. Одоо чинь залхуурсны үр дүндэл бид нар чинь маш их шин технологи, шин нээлт хийлээ шүү дээ. Залхуурсныхаа энийг ингээд би заав төмсийг ингээл арилгаж байгаа нэг төмс арилгагч гэдэг юм яачвал тэг гэлч юм уу. Тэгэхэд акеди чинь болохоор юу тэр тухай сэтгэх байдаг. Нэг шинэ нээлтийн тухай биш. Нөгөө төмс арилгаач нөгөө бүр чадахгүй хоосон санагдаж шүү Тэ. дээ. Тэр чинь тэ нэг л сонирм байгаад ганцаардаа л тэ. Ер нь. Би өөр нь залхуурах болгондоо бараг жаргалтай байдаг болохоор амар ялгаж байна. За ингээд нийгмийн өөрчлөлт, хөгжил дэвшлэн хүнийг ганцаардал, утга учирлын тэр утга учирын хоосрол, ёс суртахууны бүрд ороод л ад жаргалгүй байдалд хүрэж байгаа тэр шүүмжлийг бүр 18 дугаар зуунаас эхлээд их сэтгэгчд бичиж шүүмжилж байсан түүхтэй философчд. Тэдний дотроос хамгийн алдартай нэг алдартай Жан-Жак Руссо. Урлаг соёл шинжлэх ухааны энэ аим өсрөнгүү хөгжил хүний жинхэнэ ад жаргалыг нэмэгдүүлэхгүй байна. Харин ч бүр ёс суртахуун жинхэнэ чанарыг нь дордуулж байна энэ төр гэж хэлсэн байна. 300 жил юм. Бүр 19 дугаар зууны Францын нэрт улс төрийн философч түүхч Алексис де Тocqueville гэдэг нөхөр ингэсэн байна. Альва хүн альва арт түмэн элбэг хангалуун мөртлөө сэтгэл ханамжгүй тогтворгүй байх боломжтой юм шиг байна гэж зөнчиг таамаглаж хэлсэн. Ер нь энэ их сонирхолтой. Tocqueville-ийн гол дэвшүүлсэн санаа нь хамгийн гол өөрчлөлт бүлийн амьдралаас нийгмийн амьдралд шилждэг гэдэг санаа нь. Бодоод үзэхээр хүн томч бай, жижигч бай, гэр бүл дотор нэртэй устай л хүн байдаг. Гэтэл нийгэм болоод олон түмний дунд орчхоор нэрчгүй, хоччгүй, юучгүй болчдөг юм. Гэр бүлдээ чинь ямар нэгэн хүн байдаг вэ? Ганцаараа хөдөөнөөс хотод орж ирсэн хүмүүс бол их сайн мэдэх баг. Ер нь хүн ядчил сумын төвд амьдардаг бол Улаанбаатар, Ухан мөнхөө юу гэдэг чинь те халтар сараа хажиг нараа гэдэг нэртэй байгаа штэ. Гэтэл хотод бол хоч байтугай нэрч байхгүй бүр. Ингээд алхаад явж байхад ихний 100 мянган таарлцсан хүн ч гэсэн түүнийг таних ч хүртэн. Ингээд эвгүй ганцаар л орж эхлэн штэ. Манай Улаанбаатарт бол яг хүмүүс бас бие нэрүүгээ харна штэ. Бүр хүн ам ихтэй хотод бол хүмүүс бие нэрүүгээ ч харахгүй. Тийм болдог. Одоо яг манай алтан гишүүнээс бичсэн мэт те Солонгост амьдардаг. Тэгээд маш их ганцаарддаг гэд. Яг л тэр чинь хүний газар ингээд ажиллаж хөдөлмөрлөө явж штэ. Ганцаардах үе их байдаг, маш их үйлдэг гэж энэ бүсгүүн те. За олон 100 мянган хүн нөгөө холигсон хотод бол хүний сэтгэл санаа хямрах тухай асуудлыг Карл Маркс хүртэл ингээд дэвшүүлж байсан удаатай юм байна. Цөөхөл амьдрдаг тийм тосхны амьдралд хүн яг ямар ажил хийн, юу хийж бүтээн, тэр нь хин нэгний магадгүй хажуу айлыг чинь бас хэрэглээ нь болж байдаг нь илэрхий байдаг. Гэтэл хотод болохоор
масс үйлдвэрлэлд ажиллаад эхлэхээр хүн хийж буй ажилд нөгөө гаргаж буй бүтээгдэхүүнээсээ харамж авах болчдөг нэ сэтгэл ханамж. Ажил нь бүр урамгүй санагддаг. Тэ? Энэ сэтгэлийн хямрал үүсгдэг талаар Карл Маркс бичсэн ба. Тэгэхээр зүгээр нэг тэ жижигхэн тосгонд ч юм уу би ядаж тэ нэг ийм нэг юу гэж чинь одоо гар хадуур хийдэг гэж бодъё л да. Тийм бол тэрийг манай хөрш тэ одоо Николай Сергеевич аваад нөгөөдгөө ингээд хадж мадаад тий жишээ энэ чинь нэг бүх юм нэг гоё хэрэгтэй. Тэгвэл хотын тэр том үйлдвэрлэлд би нөгөөдгөө мянгаар хийгээд эхлэхээр тэгээ машинаар нөгөөдгийг хурцлаад эхлэхээр энэ нэг л тий цаанаа нэг эзэнгүй бүтээгдэхүүн болчиход байгаа юм. За ингэ байжсэн чинь 18 19 дэх зуунд нөгөө асар том хувьсгал гарсан. Аж үйлдвэрийн хувьсгал гэдэг түүхэн үйл явдал болж байна. Одоо нөгөө масаар юм бүтээдэг. Тэр хувьсгал байсан. Одоо ганцаар л бүртгүүлэх. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчийг танилцуулаад үргэлжлүүлье. Ханиа томооны үед илэрх шинж тэмдгийг богино хугацаанд намдах тэр флоу эвнэтгэж хамтарч ажиллаж байна. За ханиа томоо нь ихэвчлэн вирусын халдвараас үүсдэг. Бүр 85% нь сүлд одоо навчин эмч маань бас бидэнд ярьцлага хөтэ тайлбарлаж өглөө. Биеийн дархлааны хариу урвалын улмаас толгоо өвдөх, хоолоо өвдөх, халуурах, нус хоожих, найтах гэд шинж тэмдгүүд илэрнэ. За нус нулимс хоожод ирэхлээр ер нь хөдөлмөрийн чадвараа ингээ шууд алддаг. Тэгэхээр одоо шинж тэмдэг намдах юм уучаар дархлаагаа ингээд дарангуулчих үү гэж зарим хүмүүс айгу буруугаар бас ойлгоод байдаг. Тэгэхээр дархлаа бол бас тийм амархан нөгөө дарангуулахдаггүй шинж тэмдгээ дараад жоохон тав тухтай байдлаар те дархлаа бол нөгөө хийдэг ажлаа бол хийн. За яг халууны юм дээр арай жоохон өөр үж магадгүй л те. Тэгэхээр бид нар бол ер нь ингээд ажиллаж байхдаа өөрийгөө илүү одоо нэг юм их зовж ивэл одоо их дархлаа ажиллаж гэн ч гэдэг юм үү те. Тийм буруу ойлголтоор биш. Одоо илүү хөнгөн мэдрэмжээр ингэж одоо ханиа томоогаа өнгөрөх юм боломжтой байгаад байна. За та бүхэн маань тэрфлог бол манайхан ер нь тайлбарлалтгүй бол сайн мэдж байгаа те. Орой өнтер ханиалгаад хий ханиалгаад энэ төрөл босоод бас те халуун усанд найруулад уугаад унтчихаар бас хөс гараад их айтайхан байдгаа. Та бүхэн age.cg-ийн сайтаас захиалж авах боломжтой. Үнэгүй хөргөлтэй одоо хэлбэрхэн аавн те бас өвчтөө зовлонтой явж эмийн сангууг чинь маш том ажил болчдөг. За эсвэл одоо бүх эмийн сангуудаар ч гэсэн худалдаалгаж байгаа болохоор нэг авахтаа нэг хайрцгаар нь аваад тавьчихаар ер нь хайтайхан байдаг шүү. Тийм аа. Цэнгэл байрчинд терапевт борцыг дүрж иддэг гэдэг байна шүү. Ийм хүртэл одоо ийм гоё амт болж байгаа чинь ер нь. Тийм шүү дээ. Чухал шүү. За хамтран ажиллажтай баярлалаа. За ингээ аж үйлдвэрийн хувьсгал гарч ирсэн. Манчестер, Лондон, Чикаго хот цахилгаан станц, нэхэмжийн үйлдвэр, хүнсний үйлдвэр, төмөрлөгийн үйлдвэрт хэдэн зуугаар бассан. Чухам яг энэ үед л бие биенээ огт танихгүй бүр сая хүмүүс нэг дор бөөгнөн ажиллаж амьдрах анхны тохиолдол гарч ирж байна. Төсөөлөд үзэхээр 10 хүн нэг дор байн хамт ажилладаг бол хоорондоо танилцаад бүсэж болно. Гэтэл үйлдвэрт даамлын завраар хинж хаанч очиж ажиллах магадaltaй. Огт танихгүй энэ дэр. Тэ? Бид чинь одоо өдөр 30 шүү дээ. Яаж ч гэсэн 30 байгаа л шүү дээ. Миний хоёр өрөөнд ээлжлэл тэ. Гэтэл үйлдвэрийг бодолд огт танихгүй хүн дээр тэр чинь мянган хүн ажилладаг том үйлдвэрт ингээд шууд чи нэг за чи тэр хилцээд ор гэл нэг даамлаар тэгээд нэг даамл хийснээр явна шүү дээ. Тэгэхээр тэдгээр үйлдвэрийн олон зуун мянган ажилчид орчин үеийн анхны ганцаардагсад байсан байж хэлж болох юм те. Энэ үеийн нийгэм судлаачид хүний сэтгэлийг ямар нэг зүйл бөхөөгд байгааг яг анх анзаарч эхэлсэн ба. Энэ аж үйлдвэрийн хувьсгалаас хойхон нэг удааг энд нэг л зүйл энэ хүний сэтгэлийг бөхөөгд энэ да гэдэг. Ажиглалгүй байгаад энэ да гэдэг анзаарсан байна те. Нийгэм судлалын эцэг гэж нэрлэгдэх Эмил Дуркхайм үйлдвэрж байгаа тэр Европт амиа хорлолт нэмэгдээд байгааг судалж эхэлсэн ба. Хүн юунд ч хамааралгүй болох нь хичнээн аюултай болохыг энэ эрдэмтэн анх тэнгуү судалгаан дээрээс гаргаж тавьсан. Ганцаардлын нэг аюул нь энэ юм байна л д. Хүн гутралд орж амиа хорлох сэтэл төрж болно штэ. Гэтэл ойр ганцаар байгаа хүнийг хамгийн гол нь хинч энэ бодлоос нь татан гаргадаг байна. Ганцаардалтай хүн энэ бодолтой уламж өвтгөл гэсэн үг. За ингээд энэ мэтэр явсараад одоо бидний үед ирж 21-р зууны эхэнд Роберт Патнам гэдэг улс төр судлаач ганцаараа боулинг тоглох нь гэдэг ном гаргаж байгаа байхгүй гарчиг нь. Боулинг ч ганцаар тоглодог шүү дээ. Гарчиг нь тийм зэвүүн байгаа байхгүй.
түүний хийсэн гол ажиглалт бол одоо утга нөгөө яагаад боулин ганцаар тоглодог вэ гэж өөрсөлдөг баг. Одоо ганцаараа хүзэр тоглоно гэж одоо адилхан юм. Солитер тоглоо сууждаг одоо ганцаар л амарх байна шүү дээ. За энэ хүний хийсэн гол ажиглалт бол найз нөхдөөрөө тоглодог боулинг хийх спортыг хүмүүс ганцаараа тоглох болсон явдлаа. Яг голлон авсан жишээ нь энэ боулинг болохоос эцэг эхийн хурал, үйлдвэр холбоод, улс төрийн нам, орон нутгийн клуб, хамтын оройн зоог гэд олон үйл ажиллагаанд хүмүүс оролцдог байсан чинь оролцоо байсан талаар яг тоо баримттайгаар дэлгэсэн ба. Энэ бүхний шалтгааныг мэдээж ингээ гараад ирж телевиз, хэвлэл мэдээлэл, замын төвжирэл, ажлын ачаал, технологийн дэвшлэгэд олон хүчин зүйлээс тодорхойлсон. Тэгэхэд үүнээс гарч байгаа сүрэг давруудыг ч гарч ирсэн. За энэ ганцаардал гэдэг нэм зүйлсээс болоод сонгуулийн эрс буураад байна. Иргэний яг өөрийнх нь хариуцлагын мэдрэмж багасаад байна. Мөн үүнээс шалтгаалаад улс төрийн туушрал эрс нэмэгдсэн гэд олон үр дагавар гарсан. Улс төрийн туушрал. Энэ хамгийн сонирхолтой. Ганцаарцсан хүн өөрөөсөө ялгаатай тийм үзэл бодолтой хүний аргументыг сонсохыг хүсгээ болчтой юм. Ингээд энд нийгэмд талцал хуваагдал тэр хагарал үүсдэг юм байна л д. Тэртээ 2000 онд бичсэн ном одоо 20 хэдэн жилийн дараа тий энэ гаргасан асуудлууд нь одоо улам бүр үнэн болж байгааг бид харж байгаа шүү дээ. За ганцаардлын шалтгаанууд зөндөө байна өө. Өстой тус бүрээр нэрэ. Гэр бүлийн бүтэц өөрчлөгдсөн. Энэ барууны орнуудад 20 дугаар зууны дундаас эхэлж гарсан. Харин манайд 21 дугаар зуунаас эхэлж байгаа нэг үзэгдэл бол гэр бүлийн гишүүдийн цөөрөх явдал. Тэ? Америкт 20 дугаар зууны дундаас эхлээд айлууд голдуу 2 л хүүхэдтэй байсан. Гэтэл одоо бол баг хүүхэдтэй айлч ховорж байна. Ганц уйл бүр их юм болж байна. Солонгост одоо 10 бүсгүйгийн 7 хүүхэдгүй шүү дээ. Нөгөө 7 хүүхэдтэй 3 хүүхэдгүй. Гэтэ 7-нд ганц л хүүхэдтэй ш. За ингээд household буюу өрхайл гэдэг ойлголтыг төсөөлөхөр бид бол ээж аав хүүхдүүд санаанд ордон шүү дээ. Гэтэл одоо юу болоод гэх юм? Жишээ нь Парис ч юм уу, Стокгольм ч юм те. Энэ хотуудад нийт өрхийн энэ улсын биш нийт өрхийн 50% нь ганцхан гишүүнтэй. Буюу тэр хүн ганцаараа өөрөө байгаа гэсэн үг. Нийт өрхийн шүү. 2 өрх тутмын нэг нь гав ганцаар. Тийм амир. Цогтгүй бүр гав ганцаар амьдэрдэг ч бас нэлээд ноцтой сонсогдож шүү те. Тий. Урд нь хүн нийгмийн амьдралыг ардаа орхиж одоо гэрийнхэн хаалгаар ороод гэрийнхэн хаалгыг хаахад түүнийг гэр бүлийн амьдрал өгтөн авдаг байсан. Тэгсэн бол одоо түүнийг хөндөй ханхаа тийм гэрэл хоосон гэрэл өгдөг байсан гэсэн үг. Хүмүүс бас ганцаардлаа худалдаж аваад байна. Хүн хөрөнгөжих тусмаа өөрийн тав тухыг бодоод ганцаараа дургаараа дур зоргоороо байхын төлөө тэмүүлдэг угаасаа юм үзэгдэл байдаг. Материалын зүйлс ховор хүн юмар дутагдаж нөгөө гачигддаг үед бол хамтын зүтгэл хамгаас чухал болдог л доо. Тэ? Угаасаа багаасаа нөгөө амьдрахын төлөө олуулаа зүтгэх нь тухайн хүнийг угаасаа багаас нь нөгөө нийцж хамтаж бүлсэг болгож төлөвшүүлдэг. Гэтэл нөгөө индивидуалист одоо тийм нийгмийн философи нь хүн зөвхөн өөрийнхөө төлөө ойр ганцаараа зүтгэх тэр хөрсийг бэлдэж байдаг учраас хүн боловсрох тусмаа мэдлэгтэй болох тусмаа удах нь те ер нь хөрөнгөжих тусмаа улам л ганцаардаад байдаг. Баяжих тусамд байшин томроод хашаа өндөр сойл байна. Баяжих тусам хүн гадуур гарахтаа хүртэл гудамжинд яваа олон зуун мянган хүмүүсээс хол байх гэж автобусанд яваа игэлж иргэдээс хол байхын тулд өөрийгөө улам том машинаар өөрийгөө тусгаарлаа л гэдэг. Хүн эрдөөл одоо нэг бусадтай зохицож эв зүгээ олж амьдрахаас төвөгшөөсөнд улам л ганцаар байхын төлөө зүтгэдэг цаг үе дэлхийд даяар ирсэн. Одоо гудамжид гараал харалт. Бид нэр түгжрэл битүү машин түгжрэл ороод ингээд ажиглаар машин пиг дүүр хүнтэй биш. Ганцаараа хоёулахнаа л bijдэг. Энд чинь те бусдтай баймиргүй шүү дээ. Энийг буруудах юм шиг энэ зүгээр нийгэм үзэгдэл байхгүй. Одоо бид нар чинь нэг ганцаараа амьдрахын төлөө тусдаа нэг байшин савтаа болчихын төлөө тий тэгээд ганцаараа олчиход нь одоо чи ганцаараа байна гэдэг байгаа байхгүй юу? Ер нь бол гэхдээ тэр ганцаараа байгаа хүний ганцаараа байгаа нь өөрт нь яг саад тэг зовлон болж байгаа юу? Эсвэл зүгээр ганцаараа ирнэ хаппи өөрийгөө болгоо явж байгаа юу тий гэд бас дотроо нэг юм. Соён гэгэрл үеийн
нэр төлөөлөгч Рене Декарт гэдэг ба тий. Би бодож сэтгэж байгаа учраас би оршин байна гэдэг алдартай үг хэлсэн. Энэ үгийг хэлснээр хүний оршихуун мөн чанар бас өөрчлөгдсөн гэд нэгт хэцүүсэн болохгүй. Өмнө нь болохоор хүн ямар нэг гэр бүлийн гишүүн эсвэл овог аймгийн хэсэг одоо Боржгон омгийнхан ч юм уу тий одоо Хонград аймгийн ч юм хүн гэж бодож болно шүү дээ. Эсвэл ямар нэгэн нийгэмлэгийн гишүүн эсвэл бүр сүмийн гишүүн байж болно. Ийм учраас би оршин байна гэж боддог байсан. Гэтэл соёнгийгэр л юуяс хүн өөрийн ухамсарт бодгаал учраас би бодож сэтгэж байгаа учраас оршин байна гэж бодох болсон. Үүнд мэдээж маш их хэрэгтэл байгаа. Энд чинь те нэрэл би сэтгэж байгаа учраас би оршин байгаа гэдэг. Хувь хүний эрх чөлөө, үг хэлэх хэрэг, өөрийгөө тодорхойлох хэрэг гэд орчин үеийн нийгмийн үндэс болсон энэ сэтгүүгээс л ургаж гарна шүү дээ. Зөв. Гэвч нөгөө төгөр ямар ч гэрлийн цаана гэрэл тусгад заавал сүүдэр ундаг да. Хүн дан ганцаар оршин байх нь хэрэг хангалттай юм бол бусдаа үүсгэх аливаа харилцаанд зайлшгүй хэрэгцээ шаардлага үүрэг гэхээс илүүтэйгээр одоо сонгомл гэрээ болж хурж би бусдаа харилцана. Сонгож байгаа шүү дээ. Одоо хэрэгцээ шаардлагынхаа төлөө ч юм уу хоолны төлөө биш өөрөө зүгээр сонгож харьцаж байна. Яг үнэ. Өөр цагт хүн эцэг их, ах トゥ, хот тосгон амьдарч буй цаг үегээд өөрийн сонголтгүй цаанаас өгдмөл зүйлсээр тодорхойлогддог байсан бол орчин цагт хүн найз нөхөд хань ижил мэрэгжлийн хүрээл зэргийг өөрөө сонгодог байсан. Маш гоё. Тий. Гэтэ эндээс сонгож болно гэдээ бас сонгохгүй ч гэж болно гэсэн үг. Бас сонгосон хойноо ч гэсэн бодлоо өөрчилж тэр харилцаагаа бүр тасалж болно гэсэн үг. Өмнө хамаарчлаа шүү дээ. Тэ эргчлөө. Гэтэ бас ганцаардлаар түлхэж байгаа тий. Өмнө нь хамаатан садан дунд бусдаас өөр зожиг итгээд хачин хүн байлаа ч гэсэн гэр бүл хамаатан садан хавчуулаад аваа явждаг гэсэн. Тий. Тий. Одоо харин тиймэрхүү нэг хинч сонгож нөхөрлөхгүй болсон. Сонголт бий болсон. Нийгэм нэгэнт ийм басан хөрсөн дээр self help буюу манайд нэг хувь хүний хөгжил гэж орчуулад байдаг тэр нэг шин төрлийн номлол бий болчих. Нөгөө бидний сайн мэдэх одоо шилдэг хувь хүний хөгжлийн номууд гээл те. Ихэнх нь 20 дугаар зууны сүүлчээр хэлэгдсэн. Тэд бүгд жахаа зөвхөн өөртөө найдах, зөвхөн өөрийгөө 100% хангатлаар бичсэн номнууд. Тэгээ бестселлер. За одоо чинь би хувьдаа нөгөө бүгдийг чаддаг болохыг мэдээж хүсдэггүй. Гэтэ олон юм чадахыг хүсдэг гэсэн бүгдийг тэр бүтшгүй гэсэн. Хэрэг ганцаар бүгдийг болгох сурчих юм бол ганцаар талдаа л уламж ивэн шүү дээ. Тиймээс чадахгүй орон зайгаа ямаг чадахгүй хэвээр нүлдээгээд тэ түүнийг минь харин төгшөөдгөө бас дуртай нөхөх хин нэг ирэл хийхгүй юм бол үүрд ганцаар амьдрах тэр зам руу ингээд бүр живх юм шиг санагдаад. За би наатхан дээр чи эсрэг бодолтой хэлж болох уу? Болно л. Тий энэ ч нөгөө шинжлэх ухаан тань мэдгүй нэвтрүүлэхээс илүү эргцүүллийн нэвтрүүлэг яг энэ нутаг. Одоо жишээлбэл би өөрийнхөө нөгөө амьдралын маш ганцаардалтай байсан үеийг ингээ ботхоор би айгүй хүмүүстэй хамаардаг байх үедээ жишээлбэл те хамаатан саднаас, хүнээс, мөнгнөөс, байр савнаас хамаарна гэдэг чинь би сайхан ааштай байна. Хүчээр ч юм уу, хүчээр биш ч юм уу те. Ингээл тэгээд найзуудтайгаа 7 хоног болгоо уулзаал тэр үед би маш их ганцаарддаг байсан. Яг тэгвэл би нөгөө нэг өөрөө бие дааж бүх юм хийж чадахгүй учраас тэгээд одоо бол миний амьдрал яг ганцаардлын мэдрэмжийг мэдрээгүй юу нь удаж байна. Гэхдээ ганцаараа байдаг. Тэгээд өөрөө нөгөө бүх юмаа ингэж нөгөө нэг чаддаг болоо те ганцаардл гэдэг нь хүнээс юм хүлээх ч юм уу одоо нөгөө нэг тэрнтэйгээ зөгчөж сурах юм явдал юм байна. Энэ мэдрэмжийг одоо энэ их одоо нөгөө энергийг өөр зүйл рүү хурих ёстой юм байна гэд энэ дээр бас ингээд яг олон талтай байж болох л асуудал байна л та. Тэ янз бүр хэрнэ. Юу гэж юм дэ нөгөө нийгэм донд оршин амьдарч буй нэгж хүний сэтгхүү говьсон өөрчлөгдөж явсаар хагаад зарим нь хитрхи бие дааг амьдрах бүр юунаас ч хамаарахгүй байх гэдэг нь яг үүндээ тийм хүмүүс зөндөө байгаа. Тэр чинь ганцаардлыг гойчиж хэлсэн л үгнүүд баггүй бас. Тий. Одоо чи бүгдийг яг чадаад байгаа гэхээр бас хэцүү шүү дээ. Сонголтоо болоод одоо жишээ нь ажил дээр ирлээ. Уучлаар нөгөө яриаг тасланд ажил дээр ирлээ. Чи чинь өөрөө ярьж мэдэхгүй зүйлээ чинь манай бэлгүүн химийн элемент хэрхэн нээдгүй эсвэл нөгөө маа цогтой амьд ертөнд зорж ирэхээр чамд их гой санагдаад байна шүү дээ.
Гоё чинь гоё байхгүй. Харин чи бүгдийг нь мэддэг хийдэг болчвол яах вэ? Яг миний нөгөө хэлэх гээд байгаа нь хүн ганцаараа байсан ч гэсэн одоо нэг таксины жолоочтойгоо ингээл те жижиг юм яриануудыг хүн болгонтой одоо яриалч юм уу те харилцаа холбоо гэдэг бол маш чухал. Тэрийгээ өөрөө нөгөө нэг юм сонгох боломжтой хинтээ харилцах уу те хинтээ одоо хамааралтай байх уу хинтээ гоё ингэж одоо те одоо мэдгүй одоо ховж би яриагаа ярьдаг байх уу ч гэдэг юм уу. Тэр нь болохоор бүр эрх чөлөө болоод ингээд нөгөө ганцаардлаа зохицуулах нэг юм л асуудал. Яг үнэн тий. Ялангуяа тийм коммунист одоо тийм дэглэмд бол хүн амар ганцаарч шүү дээ. Тэгнь. Яг үндэ. Би яг тэгж бодчих. Харахад нийтээр шүү дээ. Тий. За тэг хүн үннээр байх, жинхнээр байх гэдэг сайхан уриалга байгаа. Гэхдээ зөвхөн өөрийн хүслээр амьдрах, өөрийн хүссэн зүйлийг хийх мэдээ сайхан шүү дээ энэ чинь. Ер нь сайхан. Өөрийн хүслийн эсрэг зүйл хийх, тухайлбал хамаатнуудаа хамт уудахтай оройн хоол идэх. Тийм ч онцгийн санагдахгүй байсан ч гэсэн ямар нэг үйл ажиллагаанд заавал оролцох юм гэх мэт те. Иймэрхүү зүйл байдаг. Гэхдээ үүнийг бас нэг талд нь хитийцэн туушруулцдаг. Бас зарим хүмүүсийн талаар ярьж байгаа ш. Зарим хүмүүс гэдэг нь энэ дэлхийн нийтийн нийтлэг асуудлыг яриад байгаа ш. Тэгээ эн чинь нэг ганцаардлал руу бас түлхээд байгаа юм л да. Гол нь түлхээд байгааг нь л хэлээд. Одоо цагаан сар те хичнээн сайхан манай үндэсний баяр үлээ. Тэгэхэд цагаан сараар айл гэсэн мэрэгүү санагдаад байгаа ш. Гэтэ эн чинь ганцаардлал руу түлхээд байгаа шүү л гэдэг нь хэлээд. Яг тэгвэл нэг л мэдхэд та ганцаардсан те. Ганцаардалтай бүр ингээд живцэн бүр тэрнээсээ болоод маш их сэтгэлийн хямралтай болцсон байж магадгүй учраас заримдаа хүчээр ч хамаагүй ингээд өөрийгөө нэг бэлэг аваад тэр цагаан сараар тэр нэг те хамаатан садан дээр очиорол гэж зөвлөд байгаа юм. За бид хамтын хөдөлмөрийн нийгмээс хувийн хэрэглээний ийм нийгэм шилжсэн. Америкийн жишээн тэр ингээд нэг ярил л да. Айл болгон нэг ингээд зүлэг тэгшлэгчтэй. Гэтэл нэг зүлэг тэгшлэгчээр 10 айлын зүлгийг хадаж цэвэрлэхэд ямар ч асуудалгүй. Гэтэл ердөө л айл хөрштөөгөө нөгөө ойлголцож цаг заваа зохицуулахаас төвөгшөөсөндөө тэр үнэтэй төхөөрөмжийг айл болгон авсан. Монголын жишээн дээр гэвэл нэг пад тракторыг те нэг багийн айлууд дундаа хэрэлж хадлаа авдаг байсан цаг саяхан. Гэтэл одоо болохоор айл болгон нэгийг авахыг ирмэлзэж эхэлсэн. Уул нь юу гэдэг чинь та зөвхөн өөрөө хэрэглэдэг трактортай үл мэдээж сайн л амар шүү дээ. Гэхдээ айл болгон ингэж юм бүхнийг дотроо л хангаадах юм бол хоорондын харилцаа л тэр хэрээр холдоолох юм. Харин тэр төхөөрөмжийг борлуулж байгаа компаниудад мэдээж айл болгон заавал нэгийг авахыг сурчлана. Одоо чинь бүр орчин үеийн жишээг л Netflix байна. Netflix-ийн нэг аккаунт дотроо 4-5 профайлтай тий. Нэг аккаунтыг одоо 5 хүн дундаа хэрэглэж болно гэж. Гэтэл хамт хэрэглэх, хүн олох, төлбөр мөнгө өгч авалцах зэрэг хэдхэн минутын зарцуулах ажлаас хүмүүс төвөгшөөж байгаа учраас 5 хүн хэрэглэж болох аккаунтыг ганц хүн хэрэглэдэг чинь. Энд ч мөнгө хэмнэгтэй ч гол биш. Угаасаа л Netflix хямдхан угаас. Зүгээр л Netflix-ийн тэр жилийн төлбөрийг уул нь асуунгаа чи нэр өөрийнхөө $2 өг би ой одоо тэ өөр хэм бэ цэнгэл бариа чи $2 өг гэд уул нэгээс нэг сайхан нэг $2 төлөө нэг бие биендээ цаг гаргаж ингээ сонь сайхнаа хуваалцах жуулан сайхан шүүд. Энд чинь л харилцаа. Ингээл зүхтаагаад байгаа нь ганцаардлуур тэмүүлээд байна гэдгийг л ойлгох гэдэг. Би дуул ингээгаа бэлгүүнтэй хааж байгаа байхгүй. Тэгээ хуваасныхаа улмаас охинтой нь ингээд найз болцсон би эндээ coin бэлгэлдэг болсон дуул ингээд. Энд чинь тэ амар гоё нийгэм ярилцаа байхгүй. За тэгэхээр ганцаардл гихчийг бид одоо социологийн ч юм уу те энэ талаас нь нэлээд ярил. Тэгвэл биологийн буюу сэтгэлийн биш биеийн эрүүл мэндийн талаас ямар нөлөөтэйг ярьцгаая л да. Хин нэгэнтэй хамт байх. Хамт хонох үе төрдөг тийм аюулгүй мэдрэмжийг манай үзэг сонсогч маш сайн мэдэх баг. Энэ заавал эмэгтэй хүн эрэгтэй хүний дэргэд байх төрдөг мэдрэмжийн тухай биш. Зүгээр л хажуутай хантай байх мэдрэмжийг. Хүн гэдэг угаасаа ганцаараа байхаар бүтээгдсэн амьтан биш ээ. Учир нь бүлэгт байж л бидний яг бид амьд үлддэг. Бүлэгтэл байж бид өсгөлөнгөөс аврагдж, хоолтой залгаж, тулж ирсэн аюулыг хамтдаа давж гарах боломжтой байсаар ирсэн. Үнэхээр л хүн төрөлхтний түүхий 99% нь бид үнэхээр бүлээрээ л амьдарч ирсэн. Тэгэхээр ганцаараа байх, зожиг амьдрах гэдэг нь бидний бие махбодод огт зохицохгүй гэсэн үг юм. Угаасаа өгдөл нь тийм байхгүй. Хүн нэгдэл үеэс эхлээл жишээ нь бид яг сонор сэрэмж гэдэг асуудлыг бид нар талаар ингээд бодож эхэлсэн. Энэ аюулын төгшөөртэй. Байнгын аюул дунд байх.
аюулаас ямагт сэрэмжилж байхад маш их энерги зарцуулна шүү дээ. Тэгэхээр хин нэгэн харуулд гарч хин нэг нь гал манж байхад бусд нь 50 унтаж амарч байх нь их хэмжээний энергийг хэмнээд байгаа. Тухайн үедээ би үгүй ганцаар л амьдэрсэн хүмүүс бүгд эргэж ирээгүй мэдээж байгаа шүү дээ. Тухайн үед бол ганцаараа байвал үхэн шүү дээ ер нь. Өөрөө маш үлдэж чаддаг юм. Тийм учраас бид ганцаараа яваагүй бүлсэг нийцч хүмүүсийн тэр үр удмын хүндрэлтэн гэдэг чинь. Тиймээс бид бусдын дээрээ тайвширч бусдаа ингээд өөрийнх нь зовлон жаргалаа хуваалцах гэдэг чинь бусдын дунд өөрийгөө бүтнээр нь мэдэрч хин нэгэнд хүрч хин нэгнээс хүрэлцэж байж сайн нэг жинхэнэ утгаараа амьдрт юм байна. Тийм болохоор ганцаараа байх нь жирийн зовлон биш ээ. Харин хинтэй ч холбогдохгүй, хинт ч хүрэхгүй, хинч өөрт нь хүрэхгүй байх тэр мөчүүд чи аюулд байж магадгүй шүү гэдэг мэдрэмж үүсгэж магадгүй юм байна. Энээс болоод стрессийн горимжилж тийм байна. Тийм учраас бидний биес кортизол гэдэг бодис ялгарчдаг. Кортизол гэдэг чинь биднийг амьд байлгах тэр бодис ихгүй. Ямар нэгэн аюул хүрээд ирлээ. Тэнгүү чамаас маш их кортизол ялгараад чи бүх юмд маш түргэн ингээд шийдвэр гаргаж тархитлооч 8 хурдан ажиллаж би чинь урд юм байхгүй тийм их ирч хүчтэй болоод тэгэд чи амьд үлддэг. Тэгтэл стресстэй байгаад гэхэлэр хүн яадаг гэхээр кортизол байнга ялгараал идэг. Уул кортизол буурснаар чи тайван нөхцөлд ороод тэгэд унтаж амарт. Унтаж амархаар чиний нөгөө өдөржингөө сурсан элдв юмс чинь зүудний явцанд, нойрны явцад ингээд тархитлоо чинь цэвэрлэгдээд хүн ингээд дараагийнхаа шатанд уулна ингээд энерги маргааш босоод зарцуулах хэрэгтэй байдаг. Тэгэл стресстэй болоод гэхэлэр ингээд ганцаарх нь болохоор аюулын мэдрэмж бас ингээд байгаад байна шүү дээ. Ганцаардаа тэгэхээр элдв юм бодоол ажил төрлөө бодоол ер нь намайг хинч ойлгохгүй гэж бодоол бахаар нөгөө кортизолч нь ялгарцсан чамааг ингээд нөгөө маш их ядрана. Нойрг бол тийм кортизолоос нь ялгарсараа үгтгэлтэй. Тийм аюултай зүйл үү. За хоёулаа нэвтрүүлгийн 2 дахь хамтран ажиллагчид танилцуулаад өргөжлүүлье. Garden City House хотхон нэвтрүүлгийг ивент гэж хамтарч ажиллаж байгаамаа. Тэгэхээр орон сууцны үнээр хаусанд амьдрэ гэх сая нэвтрүүлгийн өмнө ярьлаа. Гой хаусанд амьдрдаг ийм кинонуудыг бид нэр үздэг байсан. Гэртээ ганцаараа өдр шиг За тэгэхээр эдний хаус бол одоо 2017 оноос эхэлж хэрэгжиж байгаа 5 давхар орон сууцаас бүрдсэн Яармаг орчмын бүс нутгийнхаа хамгийн тав тухтай ногоон байгууламж ихтэй хүн болгоны мэддэг юм отхон болсон. Тэгээ гадаах тогтчлт нөгөө нуур хүүхдийн одоо тоглоомын талбай гэд одоо 90-ад оны хүүхдүүд чиг өдөржин гадаа тоглоод аав ээж нь дуудаж ирж гэртээ оруулдаг олон тоглоомын талбайтай болохоор хүүхдүүд нь одоо дижитал хэрэглэнээс хол байж хотгоныхоо хүүхдүүдтэй ингэж найзууд болох юм боломж олддгоо. Тэгээд хотхондоо сургууль цэцэрлэгтэй болохоор 2 минут алхаад хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргээд өгөх юм боломжтой. Энэ бол маш чухал. За Garden City хотхоны үргэлжлэл болох Garden City House хотхон нийт 6 га талбайд 200 айлын таун хаус одоо бүтээн байгуулагдаж байгаа. Энэ төсөл нь орон сууцны үнээр хаусанд амьдрах ийм одоо бас боломжийг олгож байгаа. Айл бүрт эдэлбэр газартай болохоор лагерт байгаа мэт одоо гэр бүлэрээ тав тухтай амьдрах боломжтой. Энэ бүр үнэхээр гоё. Яг юм зүлхэндтэй жинхэнэ газар гэхүү ингээд сандал ширээгээ тавиад хоолоо идэх чинь ямар гоё бас юм мэдрэмж өвөрмөц мэдрэмжүүл одоо өнөөгийн бидний хувьд бол тэгтэл бид нар чи одоо олон мянган жилийн турш газар дэлхийтэйгээ ойрхон байсан учраас тэрийг одоо үнэхээр л хүссэн үсэг өгүүлж идэг юм бэлээ. Төвийн дэд бүтцэд бүрэн холбогдсон болохоор ашиглалтын зардал нь орон сууцтай адилхан гардаг. За хэмжээний хувьд хэд том биш 114-өөс 158 м2 талбайтай хаусуудыг санал болгож байгаа. Та бүхэн Яармгийн Garden City хотхон дээр очиж одоо загварын байруудыг үзэж танилцвал бас илүү гоё ах. За орон сууцны үнээр хаусанд амьдрий Garden City хотхон. За нийслэлийн засаг даргын хамгийн газрын зүүн талд Мөнхата гэж шоурумын замын эсрэг талд ингэж Garden City House хотхон маань байрладаг. Холбогдох утас нь 75 77 75 77 гэдэг байгаа. Facebook дээр нь ороод харчвал бичлэг танилцуулгуудын та бүхэн тав тухтай хараарай. Мөн Garden дундуур зураас City City-мэн гэд сайтаар нь ороод дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. За нэвтрүүлгийг ивэнттэй хамтарч ажиллаж байгаа Garden City House-ийнхаа хамт олонд амжилт хүсье их баярлалаа. За тэгэхээр ингээ байнгын сэрэмжтэй амар амгалан мэдрэхгүй ингээд амьдраад кортизол ялгаруулад амьдраад тахаар өдөрт хүн 15 янжуур татахтай адил сөрөг нөлөөтэй гэж нэг эрдэнэ тооцоолсон ба. Тэгэхээр ганцаардмал хүний эрүүл мэнд
Тэ ганцаардмал тэр хүний тэр эрүүл мэнд нь архаг тамхинаас ялгаагүй мэд. Тэгсээ ганцаардаг мөртөө нэмээд арх уудаг тамхи татдаг бол бүр төсөөлгөж амар. Ганцаард бол мэдээ сэтгэлийн зовөр штэ. Гэтэл зовөрийн тухайд тархинд нэг сонин шин чанар байдаг юм. Тархи ба штэ. Сэтгэлийн зовөр, биеийн зовөр хоёрыг ялгадаг юм. Тэгэхээр тархиныг хүлээж авч байгаа өнцгөөс харахад одоо чигээр яг бодитоор зөвхөлх эсвэл доромжлуулах хоёр яг адилхан тэр тархинд гэмтэл болж ирдэг байна. Маш хүчтэй. Маш ноцтой. Тий. Тэгэхээр энэ хоёр тохиолдол яг аль аль нь адилхан стресс үүсгэж, адилхан хариу урал явагдана. Гэтэл хүн чинь нөгөө цохиулахаас бултаж болно да. Урчлаа те ингээд угаасаа мэдчих бол. Гэтэл харилцааны нөхцөлд хинт юу гэж би хэлүүлэх бол, юу гэж доромжлуулах бол гэдгийг урчилж таамаглахад их хэрэгтэй. Иймээс нөгөө сэтгэлийн гэмтэл санаандгүй учраас илүү гүн зүсчт юм байна. Оронд нь нэг цогцсон байсан болов гэж боддоо шүү. Тий. Тэгэхээр хүмүүс нөгөө үүнээс сэргийлээд өөрийгөө тусгаарлаад тэр нь улмаар ганцаардл хүргэждэг байсан. Одоо ялангуяа сүүлчийн өдөр гэдэг нэвтрүүлгийг мань сонсдог хүмүүс байвал тэнд маш их энэ талаар ярьдаг. Үнэхээр том одуудын талаар ярьдаг. Тэгтэл тэд нар чинь нөгөө тэр сошиал буллигээс тий тэр цахим дээрлэлт, цахим тэр амар халдлагаас өөрсдөө юу яах гэж нөгөө хамгаалахын тулд ганцаардл руу шилжсэргээд ганцаардл сүүлдээ бүр нөгөө амиа хоролдуулж хуурсан маш олон жишээ байна шүү дээ. Над дээр яг юу бодогдож байна гэж одоо айл болгонд ч юм уу одоо нэг эмээ өвөө сууж байгаа нэг эмээ. Тэр ингээд хүмүүстэй хамт амьдарч байгаа хэрнээ хүүхдүүд нь тэр хүнийг ойлгохдгүй хоол ундаа идээд орох оронтой байгаа. Гэхдээ тэр хүний дотоод тэр бас ганцаардл хөрхий ажилгүй нөгөө мөнгөний хувьд бас ингээ хараат болчдөг тий. Тэр хүмүүсийг бол бодож байна. За ингээ ганцаардалд хүрээд ивэл хамгийн сайн арга нь өөрийгөө шоолох юм шүү. Өөрийгөө шоолж сурах. Өөрийгөө шоолох сэтгүүтэй гэдэг нь хин нэгэн таны нэг альва шин чанарыг өөр чинь эсрэг зэвсэг болгон ашиглахаас сэргийлдгээрээ маш том давуу талтай. Хин нэгэн намайг чинь хужаа гэж нэрлэхээр би дорн те та хэд анзаардаг л бах би хужаа би Вьетнам штэ гэд өөрийгөө шоолцдог. Тэгэл нөгөөд нь бөөн хаахаа аваад нөгөө хужаа гэж намайг доромжлох гэсэн хүн эсвэл энэ ямар утгагүй гарав гэж зайл явчихдаг. Энэ амар сайн зэвсэг шүү манайхаа. Тий. Ямар сүр яах вэ сонсож. Тий. Ингээл чи нэг би нөгөө Вьетнамчтай гэж яаж харж байгаа юм уу? Харсан зөндөө харсан. Тэр энэ арга байхгүй. Тэрнээс ш яа цахим бүлэд бас би аим шиг өртдөө штэ. Амар штэ. Би бүр чамд айгуу санаа зовд штэ. Тэгэхэд чинь нөгөө эн чин заримдаа гутран, заримдаа орноос босч чадахгүй сүүлийн үед гайгүй яваад ингээд нөгөө юу ясанд элдв нөгөө ингээд марзан үг хэлдэг болсон. Өө тийм ээ та сая энэ комментаа төөрөөгаараа бичсэн үү энэ гэл те гэх мэтэр ингээд нэг жоохон шооч болчоор их амар юм бэл. Нөгөө хүн чинь цаашаа хэрэлдэх сонирхолгүй болоод тэгэхээр өөрийгөө хамтсан шоолчж байгаарэ нэрээ. Ганцаардл мэдрэгт үед хүн зөвхөн сэтгэл зовоод байна гэж боддог. Гэтэл он удаан жилийн архаг ганцаардл эцэст зүрх судас, тархинд нөлөөлөөд сэтгэл гутрал, айц төгшөр, амиа хорлолт, хоёрдугаар төрлийн чихрийн шижинг, зөнөгрөл, цаг бусын үхлийн нэг том шалтгаан болдсон шүү манайх. За тэгэхээр ганцаардлаас ангижрах ямар арга замууд байж болох вэ те? Ганцаард бүр мацаж башгүй гүн ангал мэт санагдаж болох үед ч байгаа. Гэвч мянган бэрийн аялал нэг алхмаас эхэлнэ гэдэг гайхалтай үүдэг. Тэгэхээр жижиг зүйлсийг ижиглэхэд л жижигхэн зүйлсийг зүгээр хийж эхлэхэд ганцаардлаас гарч болж магадгүй шүү дээ. Ингээд нэг алхна гэдэг чинь дараагийн 3 алхам, дараагийн 30, 300 алхмыг эхлэх шүү дээ. Ядаж нохоо шувуу хооллохоос эхэлж болно. Тий. Гоё юм байна. Тий. Шашин гүйцэлтэй байж болно. Гэлээгээд гандаа орлоо гэд шашин талаас нь биш, урлагийн бүтээлийн талаас нь хараад бас түүх тий манай соёл цусаар тогтнолын бас нэг хэсэг гэдэг ч юм тэр талаас нь хараад ингээд шувуу хоолж болно шүү дээ. Хичнээн сайхан байх вэ. Тий. Тэгэл шувуу хайж өнгөд яг хэрхэн тоншд юм бэ? Гэл тоншилт болгоныг ажиглаад танин мэдхүүгээ хөгжүүлэх энэ ганцаардлаас гаргаж магадгүй. Эсвэл христийн шашинтайж болно, цуглаанд яваад эсийн бүлэг гээд эсийн бүлэгтэй болоод тий жишээ нь эсийн бүлэг гээд манай арвтын систем шиг байхгүй нэг тийм яг ингээ эсэсээр ингээ нэг бүлэг болоод хамтдаа сайн үсээ хийгээд хамтдаа бие биенийхээ зовлон жаргалыг хуваалцаал хамтдаа залбираад явдаг юм. Бөөгөн шашинтайж болно шүү дээ. Бөө мөргөлд итгэдэг гэж болно. За би итгэдэггүй л гэхдээ итгэдэг та байдлаа гэж бодоход тий үг дээдсэн чинь ямар сүнстэй нэг цаг ямагт хамгаалж байна гэж зөвлөж бодоол сайхан шүү дээ ер нь. Тэгээ нутгийн чинь уул таныг харж байна гээл нутгийнхэн зүгэн гээл те нэг мөрөг зөргөөл
энэ чинь сайхан зүйл нөгөө сайн зүйл бодоод тах юм бол. Одоо чинь исламын шинтэй байж болно, мусульман хүн байж болно. Тэгэх юм бол өдөрт 5 удаа тэд нар чинь залбирдаг те мөрөгдөг. Одоо 5 удаа ш Меккагийн зүг рүү. Ямар хантай юм те. Тий. Меккагийн зүгт ингээд яг мөрөглийн 5. Тэгэхэд чинь тэр сүм чинь ингээд нэг гоё дуугаар ингээд нөгөө дуулдаг штэ. Тэр азан гэдэг хэвхэв. Дуулж байгаа үнэ музин гэдэг. Тэр чинь нэх гоё уртын дуу шиг ингээд хоолоор ингээд дууддаг штэ. Мөрөлдөө эрцгээгээд тэр чинь ихний мөр нь Аллах бол агуу гэж хэлдэг байхгүй. Аллах акбар гэдэг. Энийг л маш гоё дуулж штэ. Яагаад Аллах бол агуу гэж? Эн чинь бити те хөрөнгө мөнгө агуу шээ, эд баялаг агуу ш. Ирэх мэдл агуу ш. Чи машинтай том байртай байх чинь агуу ш. Зүгээр Аллах хэрн агуу юм аа гэд ихний мөрөөс ингэж хэлж. Дараагийнх юу гэдэг? Мухаммед бол Аллахын цорын ганц зүнж шүү гэж. Энэ Мухаммед та ганцаараа биш шүү. Мухаммед буюу те бусад исламын энэ итгэлтнүүд тантай хамт ахан дүүс шүү. Бити ганцаар дээрэ гэсэн. Ийм гоё гүн сэтгэлтэй, гүн утга агуулгатай дуулахгүй. Нэгэн үгний цаана мянган утга тайлгдана гэж энэ шүү дээр. Тэр бүх шашинд ийм сайхан зүйл байгаа. Бас ганцаардалт улам шигдэх алмуудаас ухамсартай бас зайлсхийх хэрэгтэй. Нөгөө чинь нийлдгэр таксийн суусан бол таксийн жолооч юм асуул сайхан хариулөө юм элдв юм яриад явах бас гоё штэ. Яг хөө зүгээр заримдаа яг нөгөө нэвтрүүлэгтээ бэлдээд нөгөө зохиол уншиж байгаа үед таксинда уучлаарай би ингээд нэвтрүүлэгтээ бэлтгэж чамаа гэхэд дугаа болчтой ингээд нөгөө радио марад хааштай. Тэнгүү чи ингээд юм ярмаар байгаа эсвэл маа нөгөө эмжэл радиог тэд нар чи их сайхан чангатай юмгот нөгөө гэрлээ мэрлээ мэн хэвээр тасар сайхан инээштэй трактор асч юм шиг л инээж байгаа шүү дээ. Тэрийг нь хамтдаа тэгээ манай энэ гэрлээстэй сайхан инээж үгэл өөрөө яриа өдөөл те. Магадгүй тэр таксийн жолооч ганцаарч явж байхад нь тэрнээс нь бас өөрөө зайлсхийх шүү. Тэр хүнийг бас зайлсхийсэн юм билүү. Гоё штэ те. Таарсан нэг танихгүй хүн тэр өдрийн сэтгэл санааны байдлыг өөрчилж чаддаг ийм хүчтэй байдаг те. Тэгээ бид нэр өөртөө ч гэсэн бас бусдад тэгж хандчихжээ л. Тэгэхээр их их хүмүүс нэг ганцаардах зуршилтай болсон байдаг. Ааха. Тийм. Наа чи их сонир шүү бас. Тиймээс ямар зуршил, яг ямар сэтгүүгээс болж эцэст нь ингэж ганцаард босноо бодоод асуудлын уг шалтгааныг бяцлах хэрэгтэй те. Би ямар зантай, ямар зуршилтай учраас хэнийг өөрөөсөө түлхэх вэ гэдэг ч юм уу те. За тэгээ эцэст нь хүн бусдаас авч биш бусдад өгч байж ганцаардлаас гардаг. Тэртээ хүн нэгдвээс хүний сэтгэлд хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг зүйл бол бусдын баярлж байгааг харах. Тэхийн тулд овоож оцоосон их тус албагүй шүү дээ. Зүгээр гараа гаргаад нэг сайхан хоол хийгээд өгөхөд л тий хичнээн сайхан болдог л. Би одоо нэг төмстэй хуургыг нэрээ инхээдэг багийн ярьж би бүр 40 жилдээ хийж өгч энэ баг худалч хүнд нэрээ. Ганцаардлаас гарах гал тэр шүү. Үгүй тий эн чинь ганцаардлаас гарах ш. Тийм болохоор ганцаарддаг л байхгүй. Үгүй тийм болохоор л ганцаарддаг тий. Тэгэл тий энэ инхээдэг таагаар багийн таагаар бүр нэг юм 1000 удаа ярих ингээд. Үгүй яг тэгээд 100000 удаа ярина штэ. Гол нь ганцаарддаг байхгүй. За ингээд эцэст нь мөнх тэнгэрийн хүчин дор киноны хэсгээс Чингис хаан ингэж хэлдэг. Мөнх тэнгэр намайг сонсоо. Би чиний зарилгаар ертөнцийн талыг багтаалаа. Багтаасан тийм агуу улсыг байгууллаа. Дэлхий дахныг нэгэн тугийн дор нэгтгэн жаргах гэсэн билээ. Жаргахын тулд зовоос нь бас их бий. Энэ миний буруу гэж. Тэнгэр чи намайг үү олон анд нөхөд ах дүүстэй болгосон адил. Одоо харин би юунд ганцаардах болов? Миний итгэлт үзүүч. Хүлэг батар мухлаа. Зэв, жамуух, зилэм, бихтэр, бэлгүүдэ хасар минь одоо хаана вэ? Хатан сайхан ээж минь, хайртай хатан хулан минь хаана вэ? Одоо хэн миний сэтгэлийг хурцлж, хүчийг сэлгэж, хэн миний их цэргийг авч тангуудын бурхан хааныг номтгож өгөх юм бэ гэж хэлдэг. Мөнх тэнгэр хүчин дор энэ киноны хэсэг шүү те. Кинонд Чингис хаан өтөл буурал болсон хойноо ганцаардлаа ингэж илэрхийлсэн байдаг. Хэдийгээр энэ Чингис хааны боддоор хэлсэн үг биш л те. Гэхдээ энэ чинь зүгээр кино зохиолчийн санаач гэлээ. Жирийн иргэд та бид байтугай дэлхийн талыг нэгэн тугийн дор нэгтгсэн эзэн хаанч ганцаарч болдог шүү дээ гэдгийг л энэ зохиолч найруулагч нар гаргаж ирж байгаа л энэ. Тэгэхээр бүгдээрээ бие биетэй хайртай хантай байцгаая. За баярлалаа. Ганцаардлын тэр хоосрлын тэр хүйтэн хөндийн мэдрэмж бол үнэхээр хэцүү. Үнэхээр даван туулахад хэцүү. Агтаас даван туулж болдог гэдэг нь
Хамгийн сайхан. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House хотхон болон Ханай Томооны үед дэлгэр шинж тэмдгийг богино хугацаанд намдаах Тэрфло ивент гэж хамтарч ажиллалаа. Нэвтрүүлэг NTV Одон өндөр радио 107 83.3 хүсэлт толгойноор та бүхэндээ хүрлээ. Тэгээд дараагийнхаа бидний мэдэхгүй дэлхий нэвтрүүлгээрээ эргөө уулзъя. Студиуд хөтлөгцөндөө урнаа хоёр ажиллалаа. За баярлалаа урнаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмөндөр нэр дээрх худалдаа агшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.